Тоглолгоо тийм бич давтлагч байлаа шүү дээ. Midfield. Ямар амруулээд. Өөш давтлагч байсан шүү дээ. Тоглолсон. Тоглолгоо би хөдөө сумандаа тоглоно шүү дээ. Чааг бол ах нь бас дойлянтай. За. Гэтэ нэг ч удаа талбай дээр тоглож үзээгүй. Тийм яа. Тэгтэл зомог авч байгаа шүү дээ. Гол юм аяр л таа гэж. Нөр хэцүү юм бэ. Чи тоглож ирсэн. Тоглож ирсэн гэдэг юм шүү ёо. Яах гэдэг юм бэ? Энэ ерөөсөө эхлэхгүй шүү дээ. Ста ч өгч авахгүй. Ой, за эхэлье. Одоо эхэлсэн биз дээ. За сайн байцгаа. Бөмбөг тоглож ирсэн юм төмсөг байна уу гэж. Төмсөг гэснээс дээр үед чи угаасаа бөмбөг чинь баг тийм гүзэн мүзэнд юм дүүргэж байгаа л өшөлтэй. Гэхдээ наа чи давсгаар яадаг хийд малын давсгаар хийд. Тийм гүзэн мүзэгээр шаачдаг гэсэн шүү дээ. Гэтэ юу шүү дээ. Хөл бөмбөг чи 30 оноос чинь бөмбөгтэй болж байгаа байхгүй. Гэтэ тэр нь дан арьсан бөмбөг шир. За. Тэгээ тэр чинь ингээд хөшгөлөж хэцүү шүү. Тэр өст чулуу ус. Яг чулуу шиг. Тэгээ мангар хатуу. Тэгээ бороо орох юм бол за бүр чулуу заа. Тэгээ тийм бөмбөгийг ингээд өдөртөө төшөглөөд гол хийнэ гэдэг чинь амар. Яа шууд хөлөө өвдөж шээ. 30 оноос 66 он хүртэл тэр балиар бөмбөгтэйгээ зурлалцсан байгаа байхгүй. Пүү. Тэгээ бидний мэд одоо хөл бөмбөгийн бөмбөг гэхээр чамд ямар бөмбөг санаад орж байна? Тэгэл тэр дээр үе нөө зурган дээр байдаг нөгөө арьсан хар цагаан уу? Хар цагаан. Баг болиулын бөмбөг шиг. Тэрний хойдох нь хар цагаан шүү дээ. Тийм тэрний өмнөх чинь бол дан арьсан шүү дээ. Хар цагаан бөмбөг үү? Тэгвэл яахад тэр бөмбөг хар цагаан болсон вэ? Би тэр түүхийг бас уншиж ирсэн юм аа. 1985 онд. Уншаагүй. Мэдгүй. Зүгээр л тухайн үеийн зурагт нь хар цагаан зурагт байсан болохоор л тэр зурагтаар бөмбөгийг илүү ялгарч харагдуулахын тулд хар цагаан өнгөтэй авах. Ийм амархан байсан юу? Би дотроо амар бодоо суужсэн чинь зөв зурагттай холбоотой байдаг шээ. Тийм юм байлээ. Арьсан бөмбөгөөс өмнө үгүй арьсан бөмбөгний дараа арьсан бөмбөг чинь 30 оноос 66 оны хооронд байж байгаа. 66 оноос хойшоо тийм Adidas бөмбөгийг хийж эхлээд тэгээд нэг ерөнхийдөө стандартчлал эхэлж байгаа байхгүй. Тэгэнгуутаа шууд хар цагаан өнгөтэй бөмбөг нөгөө шоон дүүлж чинь 32 талтай илүү 15 талтай илүү. Тэр зүгээр урагсаар харахад бөмбөгийг ялгаруулах гэж тийг зориулсан юм. Тэрний өмнөх тэр нөгөө нэг арьсан бөмбөг 30 оны дэлхийн аваргаар юу яасан бэлээ. Дэлхийн аваргын финал дээр нь шүү дээ. Аргентин Уругвай хоёр ч өөр өөрсдийнхөө бөмбөгтэй ирсэн юм лээ. Тийм шүү дээ. Нэг тийм нэг инээдтэй юм шиг байгаа. Миний бөмбөг тоглосон чинийхээр тоглохгүй надад аваад. Угаасаа нөө тэр үе чи бөмбөгний стандарт гэж байхгүй. Тэгээ янз янзаар үздэг өөр өөрсдийн гэсэн бөмбөгтэй ирсэн бэлээ. Гэхдээ юу яасан бэлээ. Эхний үеийн Аргентины бөмбөгөөр, хоёрдугаар үе дээр нь Уругвай бөмбөгөөр тоглоо. Тэгээ хин хоцсон бэ. Уругвай 4-2-оор хоцсон. Тийм шүү дээ. Хоёрдугаар үед өөрсдийн бөмбөгөөр тоглолт. За ингээл тасдсан. Заавалсан уу?